За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Золошон ээлж дугаар хүргэж өгөхөд бэлэн боллоо. Тэгээд зочноо танилцуулах юм би бас нэг юм зарламаар байна. 10 сарын 3-нд UB Comedy Club дээр яг Podcast Solutions-ийн хийгдэж байгаа бүх подкастуудын шоу болно. Тэгээд тийм болохоор та нар бас хүрэлцэн ирээрээ. Гой шоу болно. За тэгээд удахгүй уулзцгаая. За тэгээд өнөөдрийн зочин маань бол Б Анужин буюу XX Ану байгаа. Сайн байна уу? Намайг XX Ану гэдэг. За, урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Танд ч гэсэн баярлалаа. Тэгээд хамгийн түрүүнд яг өөрийгөө нэг товчхон үзэгчдэд бас танилцуулчих. Зарим үзэгчид маань бас өөрийг чинь мэдгүй байж магадгүй. За, намайг XX Ану гэдэг бүтэн нэр Анужин. Тэгээд би болохоор ай хийдэг, дуу хийдэг артист байгаа. Оо зөв. Гэт би бас хамгийн түрүүнд ясамаар байсан бэ гэвэл My Decla гэдэг энэ нэрний утга нь яг юу гэж байгаа гэдэг энэ нэрийг хизээ анх өөртөө өгсөн. My Decla гэдэг нь би нөгөө толгой энэ төр амар ер нь өвддөг байхгүй. Тэгээд Decla Tank гэж юм ерөнхийдөө уудаг. Тэгэл нэг өдөр ингээд артист нэрээ ер нь соли моли яах вэ гэл бодцоод тэгэл Decla Tank яг уух гэжсэн юм а. Тэгэл яг харангуйта Decla Tank, Decla гэдэг нэр өгчийгэл. Тэнгууд артист нэрээ солих гээд Decla гэсэн чи бас нэг сонин санагдаад. Тэгэл за YouTube channel My Decla болгоч идөө гэл. Тиймэрхүү. XX Ану. Тэр 20 ямар XX нь яг ямар 2XX. Бас амар сонин түүхтэй. Тэр нь болохоор нөө би Орос сургууль төгссөн. Тэгээд Орос сургуульд болохоор аавынх нь нэрээр биш ургийн авгаар нэрлэдэг. Тэгээд минийх болохоор Хэс ахгүй. Тэгээд Instagram нэх гэсэн чинь нөө Хэ үсэг H үсэг болохгүй. Тэгээд тэгэхээр нэг X тэгээд цэг Ану гэдэг үгс ахгүй. Тэгсэн чинь бас болохгүй. Тэгээл ёо ямар ятгах юм бэ гэл. Тэгж за XX Ану гэдэг өгчий гэл. Тэгсэн чинь яг ингэ болчдөг хгүй. Тэгээл явж исэн чинь дуу ихээр болол за нэг амар Анужин гэдэг артист болоод ч авах тэгэл XX Ану гэл өргөцсөн шүү дээ. Зөв. Тэгээд яг чуулаас ай хийдэг. Тэгээд яаж яагаад ер нь бол хөгжмийн ертөнцид орсон бэ? Хөгжмийн ертөнцид ер нь аяыг болохоор Fruity Loops дээр идэг. Тэгээд аяыг анх болохоор 12 онд Fruity Loops гэдэг юм ахаасаа сурсан юм а. Тэгэл анх зүгээр ингээд drums зогч могтдог байсан. Тэгэл ахта минь энийг сонсоод үзтээ хүмүүс тэгэл тэнгуут болохоор юу хийгээд байгаа юм бэ л. За амжилт тэгэл шоолол юу яадаг гэсэн. Тэгэл 12 оноос хойш байнга ер нь хоббитэй болсон. Ер нь дуунд амар юм багасаа амар дуртай байсан юм аа. Анх болохоор тэгэл баясгал дээр үе сонсдог гэсэн жоохон хата. Тэгэл тэгсэн тэгэл гинт хипхоп сонирхож эхлэв. Тэгэл ер нь ай чухал байд юм. Ай авахгүй бол дуу авахгүйгээсээ тэгэл ай хийгээл тэгэл ер нь болсон. Чи бас гитар тоглодог юм билээ те? Гитар сүүлд сурсан юм. 2 сарын өмнө 3 сар өмнө үү? Тийм. YouTube-с бичлэг үзээд. Зөв. Тэгээд яг одоо 2012 оноос ахтаа ингээд Fruity Loops-тэй аяа сонсуулаад тэр хугацаанаас хойш хизээ яг арай тийм мэргэжлийн түвшний одоо ай хийгээд өөр артистуудад бас одоо бит хийж эхэлсэн. Яг мэргэжлэгч болоогүй л дээ. Тэгтээ нөгөө нэг яг өдөр болгон хүн юм сурна гэдэгтэй адилхан. Өдөр болгон ингэдэм байна, тэгдэм байна гэл өөр гадаад дуу энэ төр сонсоол бас ингэж болох юм байна ш, тэгж болох юм байна ш тэгэл тиймэрхүү маягаар л ер нь явдсан шүү. Би яг сүүлийн баг 2-7 хоног чиний дуунуудыг бол ер нь тогтмолтой ажлынхаа орныг алхаж явахдаа сонсож байгаа. Тэгээ надад ялангуяа нэг Улаанбаатар гэдэг vibe нь ер нь маш их таалагдж байгаа. Тэр гитарын риф нь бүр амар яг
яг одоо би гэж хэлсэн байл да нэг Улаанбаатарын одоо байгаа нэг тийм гоё сайхан нэг 100 болоод нэг амар гоё тийм мэдрэмж Улаанбаатарч байгаас амар сак тэгээ бараг залуучуудын яг юуны Улаанбаатарын тухай сүлд дуу шиг надад санагдсан л да. Тэрний талаар тэрийг ч би зүгээр юу бит YouTube дээр сонсч ирсэн маань тэр болохоор миний хийсэн аяа биш. Тэгээ сонсч ирсэн чи яг ингээд сонсоо суужсэн чи ямар гоё юм бэ гэл. Тэгэл энэ дээр нэг дуу хичүүл юу гоё болох бах та гэж бодож ирсэн чи найзууд дуудаад тэр яг Улаанбаатар туун дээр найзуудууд нь одоо 90 гэдэг шүү дээ. Тэгэл за ер нь залуучуудын талаар залуучууд ер нь Улаанбаатар найзууд гэдэл доолол ер нь дайггүй мэн гэл ерөөхдөө тэгэл бүтцэн доо дөө. Тэг юу дахилт амар гоё штэ. Хөгжимтэй хөгжилтэй тэгээд юу лээ. Юу лээ. Би бас өөрийнхөө дуугс нэг сайн сонсдгоо болохоор сайн мэддэг. Хөгжилтэй хөгжимтэй мэдрэмжтэй хөгжимтэй. Тийм нэг тиймэрхүү л. Ер нь хөгжим гоё хөгжилтэй тэгээ мэдрэмжтэй хөгжимтэй Монголд ер нь сүүлийн үед урлаг хөгжиж байгаа гэсэн талаар ерөөхдөө хэлэх гэсэн. Тэгээ саяхан чиний бас дуун дээр Vacation remix хийсэн те орсон. Тэр дээр хийсэн байсан дуу байсан. Тэгээ фейк өөрөө сонсоод надлууд юм битсэн л тээ. Тэгээ энэ дээр remix-ийг ер нь дуу хийгээд өмнө нь ярьдаг байсан. Гэхдээ яг нэг боломж олдохгүй яваад өгсөн юм аа. Тэгээд яг энэ дээр remix-ийг бит явуулчих гээл оройн явуулаад тэгэл за угаасаа нэг амар удаан бичвгээ би кэлс явуулна гэл тэгэл. Тэг хоолойгоо бол би эндээс янзлал тавьсан та. Яг нэг юу Vacation-ы remix-го сонсон аль нь хоёул надад маш их таалагдж байгаа. Гэтэ яг чиний яг ганцаараа дуулсан тэр хэсгийг сонсонгууд нь бол надад яг юу төрсөн бэ гэвэл яг юу би юу гэж бодоод байсан бэ гэвэл за нэг над руу бас нэг чадчих байгаа нэг охин руу бас буцаад хариу бичээ та өнөөрөө юу хөө гэж бичээ гэж бодож байсан. Гэхдээ нэг амар тийм өөрийгөө нэг тийм гимшмээр байгаа санагдаад байгаа. Ерөнх ялангуяа эрэгтэй хүн гэдэг үүднээс ягаад гэвэл заримдаа эрэгтэйчүүд ч юм те. Эрэгтэйчүүдтэй харьцахтаа жоохон тиймэрхүү байдаг болохоор тэгэл яг өөр дээрээ бүр тусгаж авсал та бүр өөртөө ингээл гимшээ. Хүмүүсүүд амар дог өөр дээрээ тусгаж авд юм байл те. Би ямар муу хүн юм бэ ингээл өөрийгөө бодоолдог. Яг ингээд тэр чиний яг хоолойны өнгө тэр мэдрэмж нь яг тэр дүртэй ингээ орцсон байгаад байгаа байхгүй юу? Тэр надад маш их таалагдсан. Үгүй яг би яг дуунуудаа хийхээрээ дандаа яг нэг сайд байгаад ч юм уу яг нэг some type of way мэдэрсэн үедээ л хийдэг болохоор нэг тэгэл гарчдаг байх гэж боддоо шүү дээ. Тэгээ чиний нэг Reveke dog сонсонгууд нь бас дандаа яг ингэ чиний ингэ дүрийг дундуур дийлэнх дуныг сонсонгууд нь ер нь бол чи надад залахгүй ингээ утсаа унтраагаад нэг тийм жоохон sad одоо broken heart type. Яг угаасаа дандаа ч юу гэх вэ? Ерөнхийдөө нэг болсон явдал өөр дээрээ болсон явдал дээр сэтгүүлсэн доонууд идэм дөө. Тэ ядаж өөрийнхөө дууг сонсуулаад өөрөө үгээр хэлж чадахгүй ч гэсэн дуугаар илэрхийлэх гээл тиймэрхүү. Тэр бас амар сонин шүү дээ. Заримдаа одоо хүмүүст яг ингээд те сэтгэлээ илчлэх юм эсвэл би одоо юм идэмшнэ гэдэг ингээд яг ингээд нүүрл хараад хэлэхгүй тэрний оронд ингээд дуу явуулж идэг те. Тэг. Бас нэг юу гэдэг шүү дээ. Эмо зураг энэ. Аюу хоёлаа яриха болвол надад оронд нь зүгээр дуу болтгой явуулаараа мавлаараа гэсэн юм. Тэрийг хараад би яг бодож байгаа. Тийм ээ. Яг чиний ингээ аюутыг сонсонгууд нь одоо бас янзын ингээд хөгжим ингээд төрлүүд гарч ирээд байгаа. Одоо тэ Норог дээр бол тийм электро хөгжимтэй. Тэгэнгүүт нь бус дуунууд дээр тийм гитар рифтэй нэг тийм жоохон жазлагч юм шиг. Чамд юу ямар хөгжим одоо нөлөөлсөн ба одоо чиний одоо хөгжмийн одоо мэдрэмжтэй тесттэй болоход. Яг анх ч яг нэг өсвөр насн дээрээ би болохоор нэг амар хипхоп энтер гэж явдаг байсан. Тэгэл хүн
ер нь амар өөрчлөгддөг юм шиг юм аа. Тэгэл тэгсэн ч гэсэн өөрчлөгдсөн ч гэсэн өмнөх юмнуудаа хаяхгүй тэрэн дээрээ илүү одоо жишээ нь хипхоп анх сонсдог байсан бол дараа нь гинт яагаад ч юм жаз сонсдог бол хипхоп хаягхуугаар хипхоп жаз гэж явдаг тий. Тэр маягаар л ер нь анх би чинь нэг амар өвлж мөглөл амар рэп донот хийжсэн. Тэгэл дараа нь гинт jazz маягийн нэг тийм тэгснэ гинт амар гадаадаар дуулаад тэгснэ монголоор тийм нэг тиймэрхүү л өөрчлөлт л гэж бодож байгаа. Чамдас ер нь гадаадд амьдарч байх үед бас тухайн орны одоо соёл нь юм уу хөгжим нь хэр нөлөөлж исэн бэ? Нэг амар нөлөөлөөгүй юу? Манай ах ихч хоёр дээр л ер нь байсан. Тэгээд ах надад хипхоп гэл зааж өгнө. Ер нь тэгэл гэрийнхний сонсож байгаа юм уу амар нөлөөлдөг. Гэтэ тэрнээс гадна надад сүүлийн үед ингээд найзуудтай болж эхэлж байгаа тий. Social болоод ирэнгүүт тэгэл хүүхдүүдийн найз нарын сонсож байгаа дуунаар энэ ямар дуу юм гэл тий. Тэр бас амар нөлөөлдөг юм шиг санагдаж байгаа. Чаас тодорхой хугацаанд Унгар Будапештэд амьдарч исэн юм шиг байна лээ. Унгарт Будапештэд хэр удсан? Будапештэд 1 жил болсон. 1 жил болсон уу? Тий. Тэгээд нэг яагаад ч юм уу өдөрцөө. Би өөрөө 2016 онд Будапешт руу миний хамгийн сайн найзтай хамт бид 1-7 хоног амрах гэж явсан. Тэр надад Будапешт хот бол амар таалагдсан. Чамд ер нь Будапешт хэр санагдсан бэ? Би нэг 12 онд баг Будапешт явсан баха. Ээж авгүйгээр наагцэгч ах махтайгаа явсан. Тэгээд нэг амар ер нь ээж авал амар юу бити гараарай төөрч маяг юмэр л тэгэл байнга л гэртэл өгдөгсэн сургуультай хөрвүүлүүлээл тэгэл тарахад гадаа хүлээжлээдэг нэг тиймэрхүү тэгээ хот нэг амар сайн үзээгүй. Тийм үү. Яа би бол яг би Европоор бол нэлээд сайн аялсан байхгүй юу. Би өөрөө Пошт 20 жил амьдарсан. Пошт ер нь өссөн. Тэгээ Германд 5 жил их сургуультай сурч байсан. Тэгээ Будапешт руу очингуудаа би бол яг миний бас нэг тийм амьдралын нэг аялал жуулчны нэг тийм хамгийн гоё одоо явдлууд болсон л да. Тэгэнгүүт нь Будапештчин дээр үеийн хот ихтэй. Тэгэнгүүт нь хоёр том нөгөө гүүрнүүд байдаг шүү дээ. Тэр гүүр тэгэнгүүт нь юуны Будапештийн тэр их хурлын яг нөгөө Лондонгийн юм шиг төстэй харагдаад байдаг шүү дээ. Buckingham Palace жил өдөртөө адилхан нэг л ялж. Йоо ямар амар. Би болохоор нөгөө Будапешт дотроо аялаагүй. Будапештээс одоо амралтын өдрүүд ч юм уу эсвэл хичээл амархаар өөр газрууд руу аялаад Швейцар, Итали тэгэл. Тийм. Тэд нар л ер нь амар таалагдсан. Тэрнээс Будапешт дотор нэг чадаагүй. Тэгтээ нөгөө юуны Будапештийн тэр юуруу орсон юу лээ нэг халуун устай одоо үгүй юу. Яг манайхан явж байхад би хичээлтэйсэн. Тэгэл гэртээ чи хичээлээ хийгээд үлдгээл болсон тийм. Чи юу н аялах юу н хэр дуртай бай. Өмнө нь дуртай байсан. Одоо болохоор нэг юм Улаанбаатар л амар таалагддаг шүү дээ. Яг нөгөө найзуудтайгаа цугларах газартай болцсон. Найзууд ер нь юм болгон гэртэл байгаадаа болохоор нэг амар гадуур яг дургу. Тэгэхээр одоо ерөнхийдөө Улаанбаатарыг бол яг тэг гол одоо гол цэгээ болгоод энэ ч бас өөрсдийн найзын хүсээ өмнө нь болохоор аялцсан болохоор нэг ямар сонирхолтой болчихсон. Би чамтай бас ер нь төсдөд байхаа гэж бодож ин ч одоо 30 нас хүрж байгаа. Тэгэхээр би бас өөрийгөө XXX золоо гэж нэртэй болдгийн билүү те 3X золоо. Тэгээ хоёр утгатай нэг 3X тэгэнгүүт те нөгөөх нь 30 нас хүрж байгаа болохоор XXX золоо. Тэгээ Монголд Улаанбаатар дээрээд 3 жил болж байгаа. Бас яг замчиг адилхан чи хүрээлэлтэй найз нартай болоод тэгээ надад юу нь бол өмнө нь болохоор тэгээ 10 жил мэл тахт ч амар би одоо төгсөнгуудаа л явна одоо Монголд байхгүй гэсэн чи яг ингээд их сургуульд ороод Монголд их сургуульд ороод тэгэл
Юу н байгаад үдцсэн чинь яг байгаа л ямар санагддаг юм бэл. Тэгэл байгаа л байна дөө. За тэгээ бас нэг үзэгчдийн бас нэг асуулт юм яг юу ер нь 168 болон моторынхантай яаж танилцж байсан? Яаж танилцсан? Юу яасан юм аа? Нэг лофын тэмцээн болоод PUBG үлээ. Тэгж яхад 100 дөнгөж нөгөө нэг муужгаа гэд доо гинт цацгтал тэгэл амар болж шít хит болол тэгэл яг тайзан дээр тэр хоёр дуулаад 168 локиг хоёр. Тэгэл би харчаал ийм хүмүүс үдээд юм байна л та гэд анх мэдчихсэн. Тэгэл дараа нь явж байгаа л яагаад ч юм гинт танилцсан шít. Тэгэл юу н би чамайг мэддэг байсан гэл тэгэл тэгэхээр за баярлаа. Тэгэл ерөөхдөө Монголд чинь нэг тийм хаасайгүй тааралцсараад ингээд ерөөхдөө мэддэг болчдөг. Тэгэл тиймэрхүү маягаар л. Зүг 160-д бас шүн гэдэг дуун дээр хамтарч ажилласан. Өөр юм дээр хамтарсан уу? Өөр юм дээр хамтраагүй. Тэр болох шүн болохоор юу байсан юм аа? Юусэн бүгдээрээ нэг hangout хийжсэн. Тэгээд ануучи чиний сав гэд нэг тийм бит гаргацсан байсан. Тэр дуучин гоё юм бэлээ. Тэгээд тэрийг энэ дээр чи remix хийж л та гэл тэгсэн аахгүй. Тэгэхээр над чинь нэг амар гэсэн аахгүй. Тэгсэн чи тэгвэл ер нь бит энтер явуулаач хамт дуу хий гэхээр за би хараад ютсан 2 аяолыг гэртээ хараад нэг 2 аяа болсон. Тэгэл шүн онтгоо тэр нотортгоо гэл хийсэн. Тэгээ маргааш нь явуулж ирсэн. Tas vibe нь яг шүн л гах үед нэг яг нэг main шүн оройн би хараад тэгээ шүн аяа явуулсан чи шууд шүндөө хийгээл тэгэл амархан л хийсэн л. Тэр яг нэг одоо тэр гол юуны нэг синтагаас тэрний яг даглаж яваад тэр амар гоё зохиод байгаа ер нь. Тэсүүл бас юу лээ залхуус гэх киноны саундтрек болсон. Оо тийм үү. Тиймээс залхуус гэд юу ч гэсэн киног нь би үзээгүй бас нэг залхуус OST гэд бичлэг бас гаргацсан байсан. Тийм. Тууг нь оролцсон тий. Зөв. Тэгээд амьдаар юу н тоглоод сая бас энэ сарын энэ 2-3 сарын туршид юу н хит хитэн газараар бас тоглолт амьдаар ингээд дуулж байгаа. Ямар дуулж байна. Энэ юу н амьдаар тоглоход чамд юу н хэр санагдаж байна. Би ч сүүлд яг нэг лавад нэг дуулаад тэрнээс хойш дуулсан шүү дээ. Юу н айгүй амар тийм адреналин өсдөг гэх юм уу. Тэр тийм болохоор л нэг амар өөрөө амар туртай болол за би юу н дуулах юм байна. Өмнө нь болохоор амар дуулахгүй гэдгийгсэн. Тэгээ нэлийн газруудаар дуулсан. Лавад чи хэд хоногийн өмнө бас юу лээ 9 сарын хэдэн билээ нөгөө 2 дахь ивент чинь чиний яг guest artist-аар очоогүй юу. Нэг тийм ногоон нэг логотой байдээс шүү дээ те. Юу ногоон логотой чинь 18-нд 9 сарын 18-нд guest artist. Хэдэн дууд болох юм? Тэрийг сайн шийдэг байгаа юу? Тийм. Тэр болохоор нөгөө Хэсоями анхны цомгийн нээлт юм л тий. Тэгэл дуулах уу гэхээр дуулъя л гэсэн. Хисоями юм уу те би бол их соём гэх юм уу яаж дуулах юм бэ? Хэсоям. Чита код Хэсоям. Чаас энэ өтэ панчитай нэг дуу хамт хийсэн мүү ягаад хоёрын ингэсэн зарим ингэ стори харангууд нь хоёулаа хамт тайзсан дээр дуулсан. Тэр болохоор хамт хийсэн дуу биш ээ бас. Намаа карта гэд би нэг дуу хийсэн аахгүй юу. Тэгээд тэгсэн чинь ягаад ч юм Sky Resort-д бид хоёр хамт дуулахаар болсон. Тэгэл за өнөөдөр хоёулаа нэг хамт дуу хийя гэд тэгтэн би ягаад ч юм дандаа завгүй байгаад байсан юм аа. Тэгсэн чинь за тэгсний оронд зүгээр хоёулаа remix хийчихдээ энэ хардаа наваа гэдэг дуун дээр чинь тэгэл шүнд нь бас хоолоогоо явуулаад тэгэхээр би эвлүүлэл тэгэл нэг тиймэрхүү гарт. Тэгээ уран бүтээлийн хувьд
чи ер нь цомог гаргая гэж бодож байгаа юу? Нэг амар цомог гаргая гэсэн бодол байхгүй л байна. Тэрээс утгыг ойлгодгоо яг яах гэж цомог гаргадیں۔ Тэ. Дуу хийгээ болоод ахт гэсэн бодолтой тийм амар simple бодол. Дуугаа хийгээл байгаа л тэгэл тэр нь одоо тэгээд цомог гарах бол тэг болно л хэлгүүд тий. Тэгээ цомгийг чи ер нь хүмүүс ингээд project manager ингээд хараад байдаг. За би одоо яг тэдэн хүртэл нэг deadline өгөөд байгаа юм шиг. За тэдний оронд ингээд ийм дуу ингээд хийнэ ингээд. Хүмүүсээ би independent тий. Тэг өөрийгөө болгоод болж идэг болохоор тэгэл за яах гэл дуунууд гаргаал. Тэрнээс иш амар одоо ингэн тэгнэ гэсэн юм байхгүй. Тэгэл зүгээр байж л гэдэм дөө. Тэгээ ануу маань орчин үеийн одоо Монголын уран бүтээлч талаар ер нь юу гэж бодож байна? Монгол ингээд энэ салбар одоо нийтээр хөгжлийг нь юу гэж дүгнэх вэ? Нэг амар орчин үеийн Монголын дуу гэхэр нэг амар олон боддгоо юм дөө. Тэг болж л байгаа шүү. Ер нь нэг хэсгээ бодвол амар ер нь юм л хөгжөөд байгаа юм дөө. Энэ подкаст хүртэл хөгжөөл байна шүү дээ. Подкаст. Ер нь мэдхгүй нэг амар янз бүрийн бодол өгдөг шүү дээ. Нахгүй юу. Гэтэ ингээд зарим дуунууд бас л арай л лээд тий. Арай гэсэн дуунууд байд юм а. Гэтэ бас гоё дуунууд байгаалах. За мэдхгүй. Чаас нэг саяхан нэг SoundCloud дээр нэг дуу тавьсан шүү дээ. Тэр талаар бас ярьж ирэхэд гэлмээр байна. Тэрийг болохоор хүмүүс болохоор нэг хүнд зориулсан диск гэж бодд юм байлээ. Би зүгээр ерөөхдөө нь mainstream мен талаар дуусан байдгийн юм. Ер нь тэгээд амар Монголд ч нэг дуу mainstream болчихороо бас арай дэндүүл хэтрүүлээд идэм шиг санагдчих. Тиймэрхүү тим юмд амар дургу. Би бас дээр үед нэгээд Despacito гэдэг дуунд амар дургу байсан байхгүй юу. Тэгэл амар хитрхи Монголд болохоор тий бас хаасаагүй яваал. Бүр амар хэцүү. Тэгэл амар үзий ядаад ер нь дууг бас үзий ядаж болд юм байна гэсэн бодолтой болсон гэдэг. Ер нь болдгоо шүү. Зарим дуунуудыг би бол ихний 5 секунд сонсоход нь бүр наадхаа зогсоо. Намайг дургу гэдэг мэдсээр ээжж манай ихч бүр ингээд яг хажууд яг надлаа ингээд харж байгаа л Despacito гэл. Уах гэл. Заавсараа. Тэр шиг тий. Яг уу мейнстрим болсон нь яг уу артистийн буруу биш л ахaltaа. Тэгтээ бас next маягийн дистойс юм да. Дистол юм да. Надаа бол ер нь яг тэр яг амар ер нь бол одоо тэр дуу бол одоо таалагдсан. Тэгээд бит нь бас амар одоо супер санагдсан. Яг ингээл юм болох гээд байна гэл яг л. Тэгээ нэг тэгж орж ирж mainstream shit гэдэг. Анугийн чиний ер нь хүндэлдэг болон тийм урам авдаг уран бүтээлчүүд юу нэм бэ? Гадаадудаас уу Монголоос уу? Аль нь байж болно. Гадаадудаас гэвэл Kanye West уусаа амар бурханлаг үнэлтэй. Beat-ийн тэр амар штэ тий. Тэр нөгөө Jay-Z-тэй хамтарсан альбом тэр Kanye West байна. Монголоос болохоор лооч осон яах нарахгүй штэ. 10 жил зүтгэж байгаа хүмүүс да. Амар ерөөхдөө хүндэлдэг амар хүндэлдэг. Тий. So би бол яг Kanye West-ийн яг Yeezy-ийг сонсоогүй. Гэхдээ яг өмнөх байсан College Dropout, The 808 Heartbreaks, тэнгууд My Twisted Black Dark Fantasy. Тэр цомог надад бүр 808 бас амар ер нь амар хүн штэ. Жохон bipolar болохоос шүү дээ. Тий. Тэгээд үнэхээр яг ингэ хөгжмийн тал дээр ялангуяа юуны My Twisted Dark Fantasy-гийн All of the Lights өмнөд интерлюд гэж хэл дээр Oh yeah. Тэрийг би сонсон готаа бүр яг нэг тийм уйлмар санагдсан ямар төгс юм бэ гэж бодоод. Тэр бас нөгөө Runaway гэдэг тэр бичлэг бас амар тийм гинт
Kanye гинт босч ирснэ төгөлдрөө тэр бол progress хөгжмөн амар бас өөр хүмүүсүүд гэвэл бас зөндөл байгаа дөө Childish Gambino-гийн нэг тийм mainstream маягийн болохоос өмнө одоо юу This is America гэдэг тэрнээс өмнө Because of the Internet гэдэг бас альбом байсаахгүй тэр бол бас агуу альбом сонсч үзээрэй. Childish Gambino Because the Internet тэрний дуунууд нь билээ айгу юу мэрчин нэг тийм хүний хөдөлмөр орсон нэг тийм юу гэдэг шүү дээ. Тийм альбом гэж боддог. Зөв. Чи бас ер нь нэлээ олон жил ер нь мим хийж байгаа юм байна те. 3 жил болж байгаа. Мим хийн, мим шеэрлэн тэгэл хүмүүсүүд чинь ингээл ийм пэйж байдаг гэл ууса био дээр нь бичсэн send memes гэдэг хэвчээ таахгүй. Тэгэл хүмүүс биччихлээ. Шөнийн 3-т хүртэл мим явуулаад би уншаал ха постлна. Тэгээ чиний яс ингээд яг ингээд пэйж дээр ширлсэн мемүүдийг харангуут нь амар надад ер нь таалагдсан sense of humor ялангуяа the comedy хийж байгаа үний үүднээс ингээ харангуут нь бас гоё юмнууд байлаа. Тэгээ би бүр дахиад 2 найзад тахгүй гуруулаа нийлээд бас нэг мессенжер дээр групптэй тэгэл өдөр шөнөгүй мем савалцж байгаа юм чи. Тийм. Ер нь мемнүүд дуртай, humor дуртай. Тэгээд чи хідэнээс хойш ер нь мем хийж эхлэе ер нь бол яг тэгэл 3 жилийн өмнөөс л окей угаасаа дуртай юм байна. Дуртай юм аа хүмүүсүүдэд бас харуулъя. Угаасаа тэгэл хараад инээгэл гоё шүү дээ. Чиний мем пэйж чинь гоё юм байлээ гэхээр баярлалаа миний хөдөлмөр гэл. Чи ер нь өөрөө ер нь ямар төрлийн одоо тэ хьюмортэй гэж хэлэх үү? Sarcasm, хаяа dark humorтэй. Бас болохгүй юм хэлчих гээд байд юм уу? Болохгүй юм хийчих гээл хүмүүсд тажиад. Би бас өөрөө юу гэж харж байгааг гэвэл юу? Би ерөнхийдөө бол амар тийм introverted төрлийн хүн. Тэгэнгүүт нь тэрийг одоо жоохон өөрчлөх яг хизээч бол өөрчлөгдөхгүй ер нь introverted бол үлдэнэ. Гэхдээ comedy business илүү жоохон одоо тэ social талдаа хөгжүүлж байгаа л гэж хараад байгаа. Би болохоор яг одоо болохоор яг ambivert гэдэг яг дунд нь өөрийгөө яг дунд нь хийж байгаа л гэж бодож байна. Дуу хийж мэхээс өмнө амар introvert байсан. Тэгэл хүүхдүүд ингээл за уулзъя гэх тэнгууд манай ээж гарахгүй гэдэг байна. Эсвэл намайг гэрээ цэвэрлэх гэдэг байна ч гэх юм уу нэг янз бүрийн юм хэлүүлэл тэгж байгаа л гэртээ үлдчихдэг байсан. Тэгэл яад ч юм дуу хийгээл ихсэн чинь хүмүүсүүд чи ямар нэгэн юм тэ бас ингээд хөгжүүлэх гэвэл юм байж болохгүй шүү дээ маяг юм. Тэгэл мэдгүй юм гэдэггүй. Тэгэл болно хэлгүй гэл яг цаг хугацаа л байсан юм лээ. Тэгээ одоо болохоор нээлттэй. Тэгэхээр яг тийм чамайг ер нь бол тийм интровертер талдаа хүн байж ийсэн аа тэгэнгүүтнээс өөрийгөө хөгжмөөрөө яг хүмүүстэй тийм харьцдаг тийм сууг болгосон гэж бод. Тэрүүгээрээ тэр нь бас давхар тэг хөгжмөөингүүт нь бас бус хүмүүст өөрийгөө илүү одоо ойлгуулах тэр филингээ өгөх бас өөрөө бас илүү нээлттэй болох гэж хараад байна. Ерөнхийдөө тиймэрхүү юм болцсон л та. Яг сүүлийн үед л яг амар нэгтэлттэй. Тэг гэртээ бас ганцаараа байх дургу болцсон. Тэгэл болол гэрээс гарах гал. Гэтэ залуу нас бас яг ажлынхаа хажуугаар нь сургуулийнхаа хажуугаар ч юм уу найз нартай бас enjoy хийхтэй гэж боддог. Гэтэ сүүлийн үед бас л арай л завгүй байгаа. Энийг өдөртөө болохоор ажил дээр байх хэвээр тэгснэ өглөө ирж онлайн хичээлдээ суун оройн болохоор дуулах гэж гадуураар тэгэл бас Гэтэ энэ амьдралынхаа юм аяг дээр ер нь жаргалтай байгаа юм. Уусаа завтай ахаар амар онцгүй мөлий. Тэг яг сүүлийн үед л ойлгоод байгаа. Яг завгүй байгаад ингээд банк нэг юм хийж лээвэл болохгүй. Enjoy хийж байгаа.
гэж хичээж байгаа. Манай ерөнхийлөгчийн бараг тэ мото штэ залуу хүн юу лээ залуу хүн завлдаг гэвэл имгэнэл. Өөсөө амар имгэнэл штэ. Нэг тийм хүн байгаалахч жаа тэгэл хүмүүс ч ямар одоо жишээ нь гэртээ ингээд зүгээр суугаад байхад нагц игч ч юм уу гинт залгаснаа хурж ирээд гэр зэвэрлээд тэгснэ хоол идээ ёо гэвэл бас л гоё штэ. Гэртээ ганцаараа суугаад байх юм тийм. Надад амар таалагдаа болцсон. Би бол яг харин одоо жоохон эсрэгээрээ байгаад гэвэл ажил болон комеди дээр баян хүмүүстэй ингээд харьцаад тэнгуут нь подкаст хийж байгаа 7 нагт ядаж нэг 2 3 шинэ хүмүүстэй танилцаад байгаа. Тэгээд сүүлд нь бүр хүмүүсээс алхаад бүр гэртээ ганцаараа байгаа л тэгэл яг нэг аккумулятор тэнэгэлдэг ер нь тийм төрлийн хүн л дөө. Ер нь тэгээд амар юу гэдэм шүү. Хүн чинь нэг юмыг сонирхож эхлээл тэрэндээ хит ингээд ороод тэнгуудаа залхаал болол өөр юм л байгаал тиймэрхүү юм болоод байгаа юм шиг санагдаад байна. Нэг хэсэг би ганцаараа байж байгаа тэрнээсээ залхаал одоо олон хүмүүс нэг өдөр гинт одоо залхаад юу дуугач боллоо гэртээ байна гэх юм лүү те. Санал байгаа юм та. Тэгээд яг энэ сошиал тал дээр манай бас үзэгчтэй асуусан бол яг чиний хамгийн дуртай хоол юу вэ? Дуртай хоолууд ч яста илжилж болно шүү дээ. Бүх хоолоо. Тэр юу гэдэлээ порцтой хоолоо. Юунд дуртай? Паста гоё, пицца гоё. BBQ чиг. Дахиад юу дуртай? Будаанд их дуртай. Chicken and rice. Okay. Би бол ерөнхийдөө сүүлийн амар нэлээд дан ер нь мах хитэд байгаа л да. Махан ялчгүй нэг монгол хүн болохоор өхрийн мах, тэгэнгүүт нь хоньны мах. Тэрүүгээр рефлексинг гэж байгаа л да. Бас рефлекс шүү дээ. Амар их мах итгэр яагаад ч юм дотор мах ороод. Яагаад гэдэг дотор мах ороод гэдэг. Нэг тиймэрхүү жоохон мах их будаа гэсэн олон дуртай. Тэгээ соус ихтэйгэл тийм юмыг байнга идэх тасч тийм шиг байгаа юм уу? Эрэгтэй хүмүүс дөөр ах. Эрэгтэй хүмүүс арай өөр байж магадгүй. Би бас нэг юм асуух гэсэн. Чи кино ер нь хэр их үздэг вэ? Амар. 9 дугаар ангида улсын шалгалт тэг бэлдэн гэл кино үзтiim дөө нэвт. Тэ. Тэрнээс хойш тэгэл байнга л үздэг байсан та. Яг чиний Instagram дээр ингээд зургуудыг чи ингээд харангуут нь нэг кино бас нөлөөлсөн байж магадгүй гэж бодоод байгаа. Тэр киноны нэрийг одоо хэлээд өгөө. Тэр кино юу байсан бэ гэвэл юу Eternal Sunshine of the Spotless Mind. Нөгөө Jim Carrey, Kate Winsletтэй тоглосон хоёлаа өмнө ингээ бивэнтэй хайртай болонгуудаа юугаа ячдаг. Юугаа ой санамжаа устгалцдаг. Тэрийг эм ахта үзээд тэгээд айгу таалагдсан. Тэрэн дээр гардаг гол нэг тийм Manic Pixie Girls гэдэг нэг term байдаг хгүй юу? Одоо гээд тийм охтууд нь болохоор үсээ ингээд одоо 7 хоногт 2-7 хоногт буддаг. Тэгснээ ингээд доктортой амьдралгүй нэг тийм хүмүүсүүд амар тийм хүмүүсүүдийн кинонууд байдаг хгүй юу? 500 Days of Summer гэдэг тийм нэг тиймэрхүү кино дуртай. Тэр кино бас амар гоё кино та. Би яг юуны дээр гол эмэгтэй дүрийнх нь Kate Winslet-ийн дүрийг ингээд харангуут нь яг нөгөө тийм orange үсээ үнгээр тий цэнхрээр будсан orange тий нөө юу н янз бүрээр будсан мэт. Тэгээ харангуут нь бас чи бас өөрийнхөө ерөнхийдөө имижээ бас тэрнээс бас одоо inspiration авсан болно гэж би бодож яг ингэ тийм ингэ Instagram-ын зургууд гэж ингэ харангууд. Тэрнээс өмнө үсээ боддог байсан юм аа. Янз бүрээр бодоол байдаг. Тэгээд яг зүгээр киноноос яг өөртөө төстэй хүн харахаар амар гоё мэдрэмж. Яг өөртөө ч адилхан хүн яг өөр хүн өөртөө ч адилхан юм мэдрэх маягийн тийм юм амар гоё санагтаа тийм маягаар кинонууд амар дуртай болдог. Чиний ер нь хамгийн хайртай кинонууд юу вэ? Ер нь нэрлэж болох юм бол хамгийн хайртай I Origins гэдэг кино амар
Origins, Mr. Nobody гэдэг нэг амар хүмүүсүүд мэдхгүй гэнэ юм бэл. Тэгээд тэр хоёр л юм. Тэр хоёр. Амар нэг тийм яг ингээд анхны удаа үзэхэр нэг амар зүгээр л кино юм шиг санагддаг. Гэтэ яг үзээд тахаар нэг шин юмнууд харагдаад байсан шүү дээ. Тиймэрхүү Mr. Nobody нь болохоор нэг butterfly effect-ний талаар кино. Тий. Нэг жижиг юмнаас олж ямар том өөрчлөлт амьдралд гарч болох вэ гэсэн кино. Тайгуу гоё кино үзүүл амар гоё. Би бол тэл I Origins болон тэр Mr. Nobody аль нэг нь юу н үзээгүй байгаа. Гэхдээ butterfly effect-ийг бол нэг хоёрыг үзсэн. Надаа butterfly effect-аас миний өсвөр наст бол нэлээд ихээр нөлөөлсөн кино. Нөгөө юу Ashton Kutcher тэр бас ойлж мэлээ би бүр ингээд 3 дахь удаа үзчихэж ингээ ойлоо. Харичтэй. Тэгээ Mr. Nobody болохоор бас ойлгох хэцүү би уржигдрийн үрчигтэр 8 дахь удаа үзсэн баха баг. Тэгсэн үү? 8 дахь удаа үзэж байгаа ч гэсэн бас шинэ юм хардаг юм л. Харин яг тэгдэг штэ одоо яг зарим нэг бүр нэг тийм бүр сонгодог супер кинонд яг бол тэрийг ингээл хэсэг хаяа дахиад үтсэнгүүд нь бол шинэ ингээл санаад өрөө шинэ юм харагдаг юм харагдаж ихэхлээ. Ashton Kutcher-ийн тоглосон Butterfly Effect нь болохоор нөө янз бүрийн амар том ивентүүд хүний амьдралд нөлөөлдөг маягийн юм шиг. Mr. Nobody хажууд нь одоо жишээ нь тэр нэг хүү джинс авдггүй байхгүй юу? Авах болох уу гэж авдггүй. Тэгснэ тэр нь дэлхийн эдийн засагт амар нөлөөлж мөрөлцөө амар жижиг юмнууд ер нь амьдралд нь амар нөлөөлөд идэх байхгүй тийм кино. Тэг ер нь амар сонир. Тэгэхээр манай үзэгчтэй бас завтай юм бол Mr. Nobody тэгэнгүүт нь I Origins үзээрэй. Тэг ануман ер нь бол дуу уран бүтээл хийхдээ just урьдчилаад хэлээ ер нь филинг байдаг. Тэгээд ер нь оройны төрлийн хүмүүс л өглөөний хүн жи тэ шар шуу юу эсвэл болжмор уу? Шар шуу. Шүн унтаж чаддгүй. Нэг тийм рүү. Шүндөл ер нь тарих ажиллаад байсан. Тэ. Тэгээд одоо ойрын хугацаанд ер нь бас манай үзэгчдийн нэг асуулт юу гэвэл яг цацагдаагүй сторинуудыг чи үзээд цацагдаагүй зөндөө олон дуунууд байгаа. Тэднийг хідээ цацах юм бэ гэд хүмүүсээс асууж байсан. Зөндөө дуунууд байгаа юм. Мэдгүй би яг ингээд нэг юм хийж агаад болохоо болгох шиг штэ. Нэг санаанд нийцгүй болохоор зүгээр ингээд устгачдаг. Тиймэрхүү маягийн зөндөө юм байгаа дөө. Тэгээд цаг нь ирэхээр цацах ах уу. Чи тэгтээ яг дуунуудаа ер нь сая хэллээ л дээ. Гэтэ яг ер нь нэг тийм давтамж байгаа. Жишээлбэл би ингээ подкастаа бол 7 ногт нэг дугаар гаргадаг. Тийм одоо хөвшилтэй. Тэгэнгүүт нь яг дууны хувьд чи бол яадаг вэ? Дууны хувьд. Өөртөө нэг тийм зорилго тавьдаг уу? Үгүй юу. Яг зав гараад ч юм уу эсвэл хийцгүү сууж явахдаа ч юм уу эсвэл гинт амар сэтгэлд хэцүү болоод хэлэх юм хэлэх хэрэгтэй болдог нэг үед нь штэ. Чимээгүй байж байгаа гинт би ер нь ингээд дулчээ. Ингээд хэлчээ. Тэрэн зориулаад ийм дуу хийчээгээд тиймэрхүү үедээ л итгэдэг. За тэгээд яг чи би одоо жишээлбэл зарим асуултуудыг нэг асуугаагүй байж магадгүй яг өөрөө бас одоо жишээлбэл үзэгчтэй фэнүүдтэй ер нь юу хэлмээр байна? Миний дуу сонсдог хүмүүсүүдэд бүгдээрэнд нь баярлаа. Айгу сэтгэлийн тэмтэйд штэ. Амар нэг ганцаараа ч юм шиг мэдрэмж төрдөг үед штэ. Нэг амар бүгд хүмүүс нэг амар уурлал тэгэл тэнгууд би ямар тэнийг юм бэ гэсэн суужингууд гинт ингээд хаяа тийм метр орж ирдэг байхгүй. Чи шүү чиний дуу сонссон айгу гоё маяг гэдэнгууд вау. Бас хүн тэ намайг сонсох дуртай хүн байд юм байна. Тэргэл айгу их баярлалдаг шүү. Тэр бас нэрээ яг тоглоомч амар гоё гэдэг шүү. Заримдаа тэ би бас ер нь жоохон тийм савлгаатай хүн байхгүй юу? Тэгтээ одоо тэр нэрээ гайг байгаа. Ер нь нэг амар жаргалтай байгаа, нэг амар тийм байд. Нэг амар тийм гонигтай ч байгаа юм шиг. Тэгэнгүүт нь яг нэг тийм
жаргалтай болохоор айгу жаргалтай болонгуудаа тэгээд гинт дунгуудаа арай дэндүү навс унцдаг хүний төрөл юм шиг байгаа би амар сайд болонгуудаа нэг бүр ингээд юуг хүсэлгүй зориггүй ч болчтой юм. Нэг өдөр л бүх юм устгаад алга болчмаар санагддаг үе байдаг. Тэр үед нь тэгээд за надад намайг сонсдог хүмүүсүүд байгаа гэл тэл байгаад тийм. Ер нь ч ямар эрэгтэйчүүдээс хэр байнга чат ирж гин одоо тэ кофе ууй, аяг кофе ууй, уулзъя. Ирдгөө. Нэг ямар тиймэрхүү юм тоодгүй шүү дээ. Таахгүй юу? Тийм хүсэл байхгүй. Юу ч гоё шүү. Тийм дэйт бэтэнд яв юм аа гэсэн юм байдаг. Facebook дээр тэ don't at me би одоо завгүй байна. Хөөс тэгээд амар завгүй байхад хүмүүсүүд чи ингээд одоо ирж уулзсангүй тэгээ найзуудтайгаа ч уулзсан хүмүүс амар сонь юм бичдэг хүмүүсүүд бас байдаг шүү дээ. Тий. Тэгээ завгахаар завгуулээ дэшөөл гэж хэлмээр. Яг тэр үед яг ингээд би бүр ингээд тал талаас ингээд юу агаад амар хэцүү байсан юм аа. Don't. Тэгээ төсөл биас нэг л нэ жаас тэгээ тавчкаараа ер нь нэлийн флексинг их дуртай юм байлээ те. Тавчк юм гоё. Гэртээ угаасаа хүн тухтай байвал те тавчг бас тав тухыг бүрдүүлдэг шүү дээ. Гэрийн хувцсан дуртай, тавчгын дуртай. Гэртээ ирэл гэр шиг мэдрэмж төрөл гоё гэсэн маяг. Тавчг флекс. Нэрэ тавчг флекс амар те Монгол чухал юм байлээ тэгээ чиний яг тавчг флекс бол яг Монголд бас толгой зогч байгаа юм байлээ. Баярлалаа. Тэгээд юу ануудаа урилга хүлээж аваад бас цаахантай халуун цаа уунга ер нь яг энэ нэр подкаст анхны удаа цай ууж байгаа, цай уугаа юм ярьж байгаа тохиолдол 50 дугаарын баг. Тэгэхээр сайхан ярилцлаа. Тэгээд бас үдчтэй ер нь ойрын хугацаанд 9 сарын 18-нд лава дээр Хэсоямын ивент дээр дуулна. Одоо өсө тэр лайнап нөөс баг бүхнийг хамарсан лайнап л байгаа даа. Тийм байлаа. Бүхнийг хамарсан лайнап байгаа. Тийм болохоор ануугийн дуунуудыг сонсоорой, мемийн шеэрлээрээ. Мем биш. Мемийн шеэрлээ. Асманы мууч гарлаа. Тэгээд урилга хүлээж авсан маш их баярлалаа. Уран бүтээлд нь амжилт хүсье. Амжилт хүсье. Баярлалаа.